Бид хот байгуулах ёстой. Энэ бол зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг. Гэхдээ бидэнд хот байгуулах өөр аргачлал хэрэгтэй. Бидэнд зөвхөн өдөр тутмын амьдралыг өөрчлөө зогсохгүй дэлхийг өөрчилж чадах шинэ нээлтүүд хэрэгтэй байгаа юм. Дэлхий 2050 онд хүн амын тоо 9 тэрбум, авраг том хотууд, эрчим хүчний хэрэглээ 2 дахин өснө. Бид энэнд хэрхэн дасан зогсож чадах вэ? 2050 оны дэлхий эрчим хүчний ирээдүй. Намайг Томас Гёц гэдэг. Дараагийн 1 цагийн турш бид танд эрчим хүчний ирээдүйн тухай 3 хүний хийсэн киног харуулах болно. Үгээрч зогсохгүй бид танд ирээдүйд хүмүүс хэрхэн машин барьж, хэрхэн амьдарч, мөн яаж шин зүйлүүдийн нээлтийг хийж 2050 онд дэлхийн ертөнцийг өөрчилж чадахыг харуулах юм аа. Ирээдүйг түлшээр хангах. Найруулагч Лилибет Фостер. Дэлхийд одоогоор 1 тэрбум гаруй машин тэрэг байгаа. Энэ тоо нь 2050 он гэхэд 2 дахин өсөх төлөвтэй байна. Тэгэхээр машин тэрэгний тоо 2 дахин өсвөл бид энэ машин тэргийг түлшээр хангахын тулд түлш олборлолтоо 2 дахин ихсгэх шаардлагатай гэсэн үг юм. Энэ олон тээврийн хэрэгсэлд бид маш их нөөц баялгаа зарцуулах нь гарцаагүй юм. Бид газар дор нүүрс төрөгчийг хадгалаад дараа нь машиныхаа түлш уулгаж хэрэглэж байгаа шүү дээ. Энэ маш их нүүрс төрөгчийн давхар эслийг ялгаруулж агаарт цацаж байгаа гэсэн үг. Хэрэв бид энийг багасгаж чадахгүй бол хизээч сэргээ нөхөх боломжгүй уур амьсгалын өөрчлөлт биднийг хүлээж байгаа. Бидний дараагийн өөрчилж болох шин тээврийн хэрэгслүүдийн талаар маш олон таамаглал дэвшүүлж байгаа л да. Эдгээр таамаглалуудын нэгд нь бид илүү их шингэн түлш ашиглах болно гэсэн байсан. Харин нөгөөд нь бид илүү их цахилгаан ашиглана гэж байсан. Одоогоор ихэнх аж үйлдвэрийн салбарууд шингэн био түлшинд илүү их анхаарлаа төвлөрүүлж байгаа. Шингэн түлшний хувьд 1 галлон түлшинд хэр их эрчим хүч агуулгадж байгаа нь янз бүр байдаг л да. Ирээдүйд батарей буюу цэник хураагуурууд илүү хурдцтай хөгжсөж хэлээ. Бид хизээж цахилгаан хүчээр ажилладаг том даацын машин болон нисэх онгоцуудыг харахгүй гэдэг нь ойлгомжтой. Бидэнд эдгээр том тээврийн хэрэгслүүдэд одоо ашиглаж байгаа газрын тосны түлшийг шууд орлож чадах адил төвшний түлш хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь хүмүүст газрын тосны түлшийг орлуулж болох өөр бусад маш олон төрлийн хувилбаруудыг нээж өгч байгаа юм. 1975 оноос хойш Бразил улсад анх этилийн спиртийг түлш болгож худалдаалах болсон. Бидний этилийн спиртийн түлшийг худалдаалж эхлэх үед хэнч машинаас ялгарх утааны асуудлын талаар ярьж байгаагүй л дээ. Тэр үед энэ тийм ч асуудалтай зүйл байгаагүй. Нэгдүгээрт бидэнд тэр үед газрын тосны хямралаас болж газрын тос худалдаж авах санхүүгийн боломж байгаагүй. Бид гадны улсуудаас газрын тос худалдаж авдаг байсан. Одоо Бразил улсад байгаа тээврийн хэрэгслүүдийн 50% нь этилийн спирттэй байгаа. Бразил улсын газрын тосны зардал багасгахын тулд маш их хүчтэй арга хэмжээг авсан. Тэдэнд гадаад улсуудын тусламж ширэггүй байсан. Яагаад гэвэл Бразил улсын цаг агаар нь сахарын нишинг ургуулахад хамгийн тохиромжтой. Сахарын нишинг ургуулдаг тариалангийн аж ахуйтай байхад зөвхөн сахар, этанол гэсэн 2 зүйлийг л энд ургуулж байдаг. Бид 1955 оноос хойш сахарын тариалангийн бизнесийг хийж эхэлсэн. 30 жилийн өмнө надад илүү их этанол ургуулах санаа төрж байсан юм. Одоо бид 120 мянган куб метрийн талбайд этанол ургуулж байгаа. Бразилд одоогоор 400 гаруй сахарын термийн талбай байдаг юм. Борлуулалт нь 30 сая Америк доллартай тэнцэж байгаа. Энэ тоон жил ирэх тусам өсөж байгаа юм. Хэрв тэднийг хэрхэн этанол гаргаж авдгийг харах юм бол тэд маш их үр бүтээмжтэй ажиллаж чаддаг. Бид бүгд тэднээс суралцах ёстой. Тэд эхлээд сахарын нишинг нунтаглаж, дараа нь сахарыг салхан авч том эсгэлтийн сав руу хийдэг. Энэ сахарыг хөрөнгийн ургамалтай цуг холдог. Ингэж л байгалийн аргаар этанол гаргаж авдаг. Тэд дараад нь ургамлын үндсэн эсгийг этанолтой цуг нэрж халааснаар түнш болгон хувиргадаг. Тэд мөн энэхүү халаасан этанолоо цахилгаан болгон авдаг. Энэний явцад ямар ч нүүрс төрөгчийн давхар эслийг агаарт цацдаггүй. Бразил улс одоогоор өмнө байснаас 40% бага газрын тос ашиглаж байгаа. Гэхдээ Бразил улс дан ганцаараа бүх дэлхийг этанолоор хангаж чадахгүй. Яагаад гэвэл тэд энийг боломжтой болгохын тулд заавал хүнс үйлдвэрлэлээ багасгаж, байгалийн баялаг болох Амазоны газар нутгаас хугаслана гэсэн үг шүү дээ.
Энэ бүхэн хангалтгүй газар тариалангийн талбайтай холбоотой гэсэн үг л дээ. Биднийг түлшээр хангаж чадах газар нутаг тэдэнд байхгүй. Бид өөрсдөө дэлхийн асуудлыг шийдэж эхлэе гэж бодож болохгүй. Бид одоо байгаа амжилтандаа сэтгэл хангалуун байх ёстой. Бидэнд одоо газрын тус маш ихээр хэрэгцээтэй байгаа болсон. Одоо болтол байгальд халгуугаар нүүрс тээвэрлэх аргыг бодож олоогүй л байна. Гэхдээ бид чадах бүхнээ хийнэ. Хамгийн сайн арга бол био түлш ашиглах л гэж бодож байна. Сахарын нишингээс этанол гаргаж авна гэдэг бол үнэхээр үр бүтээмжтэй үйл ажиллагаа. Ургуулсан сахараасаа тэд 7 дахин илүү эрчим хүчийг гаргаж авдаг. Америкийн нэгдсэн улсад бид этанолыг эрдэнэ шишээс гаргаж авдаг. Бид яг л зарцуулсан эд хөрөнгөтэйгөө дүүцгэц эрчим хүчийг эндээс гаргаж авдаг. Тэгэхээр бид тэдэнтэй адил бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна гэсэн үг юм. Бидэнд илүү сайтар төлөвлөсөн үйл ажиллагаа хэрэгтэй. Бид байгалийн баялагаас заавал авах шаардлагагүй шүү дээ. Харин энэний оронд бид өөрсдөө тариалсан ургамлаа бүтээмжтэй байдлаар ашиглаж сурах хэрэгтэй. Бид одоо энэ дээр суурилж ажиллаа явуулж байгаа. Бид эндээс ямар арга замуудыг олж харж болох вэ гэдгээ эхэлж бодох хэрэгтэй. Энэхүү санхүүгийн хувьд ашигтай байгаа зогсохгүй. Зогсолгүй хөгжиж байх шаардлагатай юм. Одоогоор бид бүгд энд анхаарлаа төвлөрүүлж байна. Бид түлш эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд уралдаанд оролцож байна. Энэ бол бусад улстай хийх уралдаан биш. Энэ бол цагтаа уралдах уралдаан юм. Бара Бонита, Бразил улс. Ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд бид эрчим хүчийг газраас гаргаж авч байгаа. Дэлхийн хамгийн хямд, хамгийн бага нүүрс төрөгчтэй түлшийг Бразил улс сахарын тариалангуудаас гаргаж авдаг. Бразил нь дэлхийд хамгийн өөр бүтээмжтэй байдлаар этанол гаргаж авдаг улс. Газолинтэй харьцуулбал сахарын нишингнээс гаргаж авсан этанолын спирт нь нүүрс төрөгчийг 70%-аар багасгадаг. Shell нь Rising компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус компани нь жил бүр 500 сая галлон сахарын нишингээс гаргаж авсан этанолыг олборлдог байна. Үйлдвэрүүдэд болон ханган нийлүүлэгчдэд тулгарч буй хамгийн том асуудал бол эх 20 жилд машины утаанаас болж үүсч буй нүүрс төрөгчийг багасгах. Эх жилүүдэд тээврийн хэрэгслийн хэрэглээ өссөөр л байх болно. Бидний бодож байгаагаар био түлш нь энэний эсрэг авах хамгийн үр нөлөөтэй арга хэмжээ. Ирээдүйд бүхий л төрлийн түлш бидэнд хэрэгтэй байгалийн хийн нүүрс төрөгчтэй био түлш гэдэл. Энэ бүгдээрээ бидний ирээдүйн тээврийн хэрэгслийг эрчим хүчээр хангахад хэрэгтэй юм. (2050) оны дэлхий эрчим хүчний редви. Редвиг түлшээр хангах. Бразил улс нь өөрт байгаа нөөц баялагаа ашиглаж энийг үр бүтээмжтэй аргаар боловсруулж чадсан. Бид энийг эхний үеийн био түлш гэж нэрлэж байгаа. Одоо дэлхийд даяар 2 дахь үеийн био түлшийг гаргаж авахар маш олон лабораториудыг ажилуулж судалгаа хийлгэж байгаа. Жишээ нь эслэг материал болон тарианаас био түлш гаргаж авах гэж үзэж байгаа. Эдгээр шинэ нээлтүүдийг Америкийн нэгдсэн улсад хийж байна. Хэдэн зууны турш бид хөрөнгөний ургамлыг глюкоз болгон дарс болон шар хайрыг гаргаж авсаар ирсэн шүү дээ. Бид яг л энэтэй адил процессор глюкозыг хөрөнгөний ургамал дуусгаж түнш эм болон химийн бодис гаргаж авч байгаа. Бид энийг синтетик биологи гэж нэрлэдэг. Намайг энэ салбарт ажиллаж эхлэх үед маш олон хамтран ажиллагсад маань чи үнэхээр агуу ажил хийж байна. Гэхдээ энийг хэн ашиглах юм бэ гэхэд нь би хүнд хамаатай юм бэ гэж хэлж байсан. Хомхоо өвчин маш том асуудал юм. Энэ өвчнөөс болж сая хүмүүс өгдөг. Эдгээр өвчнөр өвчлөхсдийн ихэнх нь 5-аас доош настай хүүхдүүд байдаг. Бид энэхүү судалгаагаа ашиглан хомхоо өвчний эсрэг хэрэглэх артемисийн хэмээх эмийг гарган авсан. Энэхүү эмийг ургамлаас гарган авч байгаа. Гэхдээ хөгжиж буй орнуудад энэхүү эм нь хэтэрхий үнэтэй байгаа. Тийм учраас манай лабораторид бид бага хэмжээгээр артемисийн үйлдвэрлэх аргыг судалж байгаа. Энэхүү бүтээгдэхүүнийг бэлэн болонгууд нь бид өмнө байсан үнээс маш хямд үнээр зах зээлд ханган нийлүүлэх болно. Хомхоо өвчний эсрэг эмэнд нүүрс төрөгч ихээр агуулгаддаг. Энэ дизель түлштэй маш олон талаараа төстэй. Бид энээс түлш гаргаж авч болох юм байна гэж бодсон юм. Бид микробд нь хэдхэн өөрчлөлт гаргаад түлш боловсруулж болох микро болгон хувиргаж болох юм байна гэдгийг мэдэж авсан.
Глюкоз нь бидний шинэ газрын тос болно гэж бодох юм бол бидэнд глюкоз гаргаж авах их үүсвэр хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бидний хайж байгаа тармил ургамал бол шар будааны ургамал. Энэ бол манай газар нутагт байгалаараа ургаж байдаг ургамлуудын нэг шүү дээ. Тэгэхээр бид энээс эрчим хүч гаргаж авдаг ферм барьж болно гэсэн үг. Нэг тулгамдж байгаа асуудал нь сахарын нишинг шиг бид энээс сахарыг нь салгаж авах тун төвөгтэй байгаа юм. Тэгэхээр бид энд урдчлан боловсруулах процессыг ашиглаж байгаа. Ингэснээр бид глюкозыг ургамлаас нь салган авч хөрөнгийн ургамалд уусган нүүрс төрөгч гаргаж авч болох юм. Ургамал нь сахарыг өөртөө шингээж дараа нь бидэнд өндөр энергитэй молекулыг ялгаруулж өгдөг. Эдгээр нь дээш хөвж гарч ирдэг учраас бид энийг хавж аваад өөр савнд хийхтэл болох юм. Гэхдээ жижиг туршилтын нарийн шилнээс 1 сая галлон савлуу шилжихэд маш их хөдөлмөр шаардах болно шүү дээ. Бидэнд нэлээдгүй их хугацаа шаардлагатай. Гэхдээ бидний одоо нээсэн нээлтүүд 10 жилийн дараа хэрэглэгдэж эхлэх нь гарцаагүй зүйл. Дэлхийн байгалийн нөөцийг хамгаалахын зэрэгцээ. Биотулш олборлох нь их төвөгтэй асуудал юм. Хүнсэнд ашиглаж болохгүй маш олон таримл ургамал байдаг. Эднийг хэрэгцээтэй байдлаар ашиглаж эхлэх нь шинжлэх ухааны талын асуудлыг шийдэж чадаж байгаач шинэ төлж гаргаж авахын тулд хэрэглэх газар тариалангийн талбайнууд нь илүү их төвөгтэй асуудал болоод байгаа юм. Энэ л бидний хамгийн чухал асуудал. Нарны гэрэл нүүрс төрөгч хоёрыг ашиглан түлш гаргаж авч байна гэж төсөөлөд үзтээ. Энд мөн нэг ч зүйл тарих шаардлагагүй гэд бас төсөөл. Калифорни мужи, Лос Анжелес хот. Синтетик биологчид ургамлаар хизээч өмнө байгаагүй зүйлсийг хийх гэж байна. Нөгөө талд надтай адил материалын хиймч нар хиймэл фото нэгдэл ашиглан байгалийн гаргаж байгаа жинхэнэ фото нэгдлийг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажил дээр бид нэлээд их анхаарлаа хандуулж байгаа. Бид ургамал болон нарны гэрэл ашиглаж төлш гаргаж авч байгаа аргачлалыг дагахын зэрэгцээ. Энийг илүү амарчлах аргыг хайж олох хэрэгтэй. Бидэнд яг хэрэгтэй зүйл бол нарны туяаг шингээж чадах гэрэл шингээгч бас төмөр болон никель зэрэг хурдсгуур хэрэгтэй юм. Гэрэлд мэдрэмтгий материалаас ус төрөгч ялгарч байна гэдэг нь хагас дамжуулагч усан дах ус төрөгч болон нүүрс төрөгчийг салгаж байна гэсэн үг юм. Эцэст нь бид энийг амархан гулсаж ордог гадаргуутай тавсан дээр суулгаж нарны гэрэл болон бороо орох үед энэ нь хүчил төрөгчийг агаарт гадагшлуулж харин доод хэсэг нь хийм болон шингэн төлшийг ялгаруулах юм. Бид энийг ялган авч машин тэрэг, онгоц гэд бүхэл зүйлд төлш болгон ашиглах боломжтой болох юм. Бид 2 жилийн дотор хамгийн анхны хиймэл фото нэгдэлтэй нарны энергиэр ажилладаг төлшний генератор барих зорилготой байгаа. Тэгээд тэрнээс цаашаа өргөжнө гэж бодож байна. Ирээдүг бүрэн таамаглахад хэцүү л дээ. Гэхдээ миний хувьд цахилгаан тээврийн хэрэгсэл маш хамгийн зөв шийдэл гэж бодож байна. Цөмийн энергиэр ажилладаг нисэх онгоц болон нам дор нисдэг жижиг нисэх онгоцны загваруудаж гарсаар байгаа шүү дээ. Хэрвээ бид 2050 он гэхэд газрын тосны нөөцгүй болж байх юм бол эдгээр нь байгальд сөрөг нөлөөгүй технологиудыг хангалттай нэвтрүүлж чадаагүй байна л гэсэн үг юм. Бид дэвшилтэнд хүрч чадаагүй байна гэсэн үг юм. Газрын тосны үйлдвэрлэлийг босгох гэж бидэнд нэлээдгүй их цаг хугацаа орсон. Энийг нэг шөнийн дотор өөрчлөх боломжгүй шүү дээ. Мэдээж бид энэ дээр 30 жилийн өмнөөс л ажиллаж эхлэх ёстой байсан бахал та. Гэхдээ бид ингэж чадаагүй учраас одоо энийг нөхөж хийх гэж л оролдож байна. Яг одоо энэ бүхнийг эхлүүлэх наа захын судалгааг хийх маш олон хүмүүсийн тусалцаа хэрэгтэй байна. Бидэнд хийх ажил маш их байгаач бид нэг л өдөр энийг амжилттай хийж чадна гэж бүрэн итгэлтэй байна. Ирээдүйд 3D газрын зургийг ашиглах хүмүүс хүссэн газраа илүү хурдан, илүү үр дүнтэй аргаар очих боломжтой. 2050 оны дэлхий эрчим хүчний ирээдүй.
Бидний дөнгөж сая харсанчлан байгальд халгүй эрчим хүч ашиглах явц хурдцтай хөгжиж байгаа билээ. Энэний хажуугаар тээврийн хэрэгслийн тоо ихсээр байгаа бөгөөд 2050 он гэхэд дэлхий дээр 2 тэрбум тээврийн хэрэгсэл байх юм. Тэгэхээр түлшний хэрэглээ 3 дахин өснө гэсэн үг. Энийг багасгахын тулд бид жолоо барьдаг аргаа өөрчлөх ёстой болж байгаа юм. Анх автомашиныг бүтээсний дараа бид энийг нийгэмд тохиолдсон хамгийн эерэг нээлтүүдийн нэг болсон гэж бодож байсан шүү дээ. Удахгүй бидний ажилдаа хэрхэн явдаг байдал өөрчлөгдсөн. Бид илүү хол газар амьдарч, илүү ихийг амжуулдаг болсон. Бүхий л зүйл сайжирч байгаа мэт санагдаж байсан. Харин удалгүй зам төвжирлээс олж бид машиндаа маш олон цагийг өнгөрүүлэх болсон. Ийм удаан хугацаагаар машинд зогсон байдалтай байна гэдг нь түлшийг маш үр бүтээлгүй байдлаар ашиглаж байна гэсэн үг юм. Заримдаа хүссэн газар тань ойртуулахаас илүү таныг хүссэн газараас тань холдуулж байдаг шүү дээ. Энд ялгаа гардаг. Дунджаар Америк иргэд жилдээ 300 цагийг машиндаа өнгөрүүлдэг байна. Эндээс 38 цагийг машины төвжрэлд өнгөрүүлдэг. Зөвхөн Америк нэгдсэн улсад л гэхэд 1 тэрбум гаруй Америк доллартай тэнцэх шатхууныг замын бөглөрт зарцуулдаг байна. Замын бөглөрлөөс үүдсэн үр ашиггүй байдал нь санхүүгийн хувьд төдийгүй хувь хүний хувьд ч ихэнхэн гарц хохирлыг авчирдаг юм. Дэрек Шейн болон Крамин Вайт нарын түүх өнөө үед тийм ч юргасан санагдах байлжээ. Дэрек цаг 30 минутын зайд байдаг Иллиной мужийн варын хотод ажилладаг. Ихэвчлэн 6:30-д ажиллаа тараад 8:00-д гэртээ ирдэг дээ. Ээжээд ч гэсэн бүгд нийцсэн үү? Би гэрийнхнээс хамгийн дөрөнд өглөө ирцэрдэг. Заримдаа хүүхдүүд маань бас хамт сэрчигдэг л дээ. Гэхдээ ихэвчлэн би тэднийг сэрхээс өмнө ажилдаа явчихдаг. Өглөө сэрээд л ажилдаа яаж явах талаараа би бодож эхэлдэг. Замын хөдөлгөөний мэдээг шалгаж ямар нэгэн төвжирэл байна уугүй гэж шалгадаг. Хамгийн ихдээ 2 цагийн дараа би ажил дээр очино. Бид аль хэдийн хүүхдүүдтэйгээ хангалттай их цаг хугацаа өнгөрүүлж чадахгүй болсон. Бас бид энэ сарда маш их мөнгө зарцуулж байгаа. Сарда $400 шатхуунд зарцуулна гэдэг бол бидний хүнсэнд зарцуулах мөнгө л багасна гэсэн үг шүү дээ. Бид өмнө хязгаарч шатхуунд ингэж мөнгө зарцуулж байгаагүй. Намайг машиндаа бага хугацааг өнгөрөөж, шатхуунд бага мөнгө зарцуулж, гэр бүлийнхэн тэмэн удаан хугацаанд баялгаж чадах тийм технологи байгаа бол би энийг шууд бүх талаараа дэмжинэ. Замын бөглөрлөөс олж бид цаг, шатхуун зэргийг хий дэмий үрж байгаагаас гадна сэтгэл зүйн хувьд ч их хямарч байгаа шүү дээ. Замын хөдөлгөөнийг илүү үр дүнтэй байдлаар зохицуулах нь бөглөрлөөс гарах хамгийн сайн арга. Хэрвээ хиймэл дагуулаар хурдны замын зургийг авах юм бол маш олон нээлттэй зай харагдана. Хэрвээ бид машинуудыг хоорондоо маш ойрхон бас энэнийхээ хажуугаар аюулгүй явуулж чадах технологиг нэвтрүүлж чадах юм бол бүхий л замыг илүү үр дүнтэйгээр ашиглах боломжтой болно гэсэн үг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо илүү үр дүнтэй арга ашиглаж бага шатхуун зарцуулах боломжтой гэсэн үг юм. Бидэнд хотын зам тээврийн хөдөлгөөнд тэс ондоо байдлаар оролцдог тээврийн хэрэгсэл хэрэгтэй болоод байна. Ирээдүйн газрын зургууд нь хүмүүст хүссэн газраа илүү хурдан, аюулгүй байдлаар очиход туслаа зогсохгүй, илүү үр дүнтэй аргыг харуулах болно. Харин одоо бол зөвхөн А цэгээс Б цэг рүү очиход л тусалж байгаа шүү дээ. Хэрвээ би хүссэн газраа очихдоо хамгийн бага шатхуун зарцуулахыг хүсвэл бас яах вэ? Эсвэл надад хайбрид машин байвал хүссэн газраа очиод буцаад гэртээ иртэл хангалттай цэник байгаа эсхийг мэдхийг хүсвэл яах вэ? Тэгэхээр илүү дэлгэрэнгүй сайн мэдээллийг ашиглаад хүмүүс илүү аюулгүй бас илүү ашигтай байдлаар хүссэн газраа очиж болно гэсэн үг. Чикаго хотод Noico компани байршил худалдаа аж ахуй хариуцсан хэлсэн хамгийн орчин үеийн газар зүйн зургалыг хөгжүүлж байгаа юм. Лайда, санаар болон 360 градус видео зэрэг бүгд энэхүү төхөөрөмжт багтсан бөгөөд Nokia-ыг дижитал газар зүйн зургал гэж нэрлэж байгаа юм. Бид байнга эргэлдэж байдаг 64 лазерын тусгалаар дэлхийн 3D газрын зураглалын мэдээллийг цуглуулдаг. Энийг бид Point Cloud мэдээлэл гэж нэрлэдэг. Энэхүү систем нь бидэнд нэг цэгээс нөгөө цэг хүртэлх мэдээллийг өгдөг. Түүнчлэн тус системтэй хамт нарийн байрлал тодорхойлох камер болон дата бичигчийн тусламжтайгаар бид секундэд 1.3 сая цэгийн датаг авах боломжтой болсон. Ойролцоогоор бид 2-3 жилийн дараа таны явах замын хөдөлгөөний мэдээллийг бүрэн өгөх боломжтой системийг ашиглаж эхлэх юм. Жишээ надад хүссэн газраа очих 5 замын сонголт байлаа гэж бодоход гэрлэн дохио болон замын бөглөрлөгээд бүхий л мэдээллээс хамаарат надад хамгийн сайн замыг сонгож өгнө гэсэн үг юм л да.
Одоо сайжирсан газар зүйн зураглал, байр зүйн зураглал, дэд бүцэц болон нягтас сууршил зэрэг нь хоорондоо хэрхэн зохицохаас сулал ганц бидэнд үлдээд байгаа юм аа. Бас нэгэн үр дүнтэй замын хөдөлгөөн зохицуулах арга нь өөрийгөө жолооддог машин зохион бүтээх юм. Жолоочгүй тээврийн хэрэгслийн технологи нь бидний зам тээврийн дэд бүтцэд хамгийн хүчтэй нөлөөлж чадах үр дүнтэй зохион бүтээл юм. Жолооны ард хүн суулгахгүй болгосноор хурд хэтрүүлэх, эгнээгээ хэд олон удаа солих, гинт зам нийлэх гээд маш олон алдаанаас ангижирч болох юм. Жолоочгүй машиныг шинжлэгдсэн 3D газрын зургийн системтэй нэгтгэснээр бид илүү аюулгүй бас эрчим хүчний хэмнэлтэйгээр хүссэн газраа машинаар очдог болох юм. Энэ төрлийн орчин үеийн машиныг яг одоо Scania хэмээх Шведийн ачааны тэргийн компанид үйлдвэрлэж байгаа юм. Бид зам тээврийн асуудлуудад тээврийн хэрэгслүүдэд ухаалаг 3D зургийг суулгаснаар шийдэж болох юм. Зам тээврийн хөдөлгөөний мэдээллийг машинд өгснөөр эдгээр машинууд нь хоорондоо мэдээлэл дамжуулж сүлжээнд мэдээлэлтэй болно гэсэн үг. Удахгүй бид жинхэнэ жолоочгүй машинуудтай болно. Бидний эхний зорилго бол 60 милийн зайд жолоочгүй явж чадах роботтой болох юм. Австрали улс Мельбурн. Миний нэрийг Хелен Тейлор гэдэг. Миний нөхөр Джон бид хоёр шатхуун хэмнэлтийн талаар маш их сонирхолтой л да. Тейлорийнх нь 43 удаагийн шатхуун хэмнэх жолоодлогоор дэлхийн дээд амжилтыг тогтоогод байгаа юм. Дэлхийн дээд амжилтыг хэвдэх сайхан л да. Гэхдээ хамгийн чухал нь хүмүүст энэ талаар зааж зөвлөх. Бид шатхуун хэмнэхийн тулд хэрхэн энгийн арга хэрэглэхийг зааж сургаж байгаа. Энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдж байгаа хүмүүс бидэнтэй хамт зам дээр гардаг. Бид тэдэнд зөвхөн энгийн зүйлүүдээс эхэлж зааж сургадаг юм. Жишээ нь машиндаа суухаас өмнө дугуйныхаа хийг шалгах, хэрвээ дугуйч нь хит угаал та шатхууныхаа 3% хий дэмий зарцуулж байна гэсэн үг юм. Цагт 65-аас 75 миль газар туулж байгаа тохиолдолд энэ нь шатхууныхаа 23%-ийг хэмнэн гэсэн үг. Олон нийтэд ярилцлагууд ихэнх хүмүүс эрчим хүчний компани Shell нь хүмүүс яаж мөнгө хэмнэх талаар бас машины утаанаас гарч байгаа нүүрс хүчлийг яаж багасгах талаар зааж зөвлөж байгаад их гайхдаг. Shell бидний дэлхийд даяар хүмүүст энэний талаар зааж зөвлөхийг хүссэн. Энэ дэлхий дээр амьдарч байхдаа бид нэг ч гэсэн хүмүүсийн амьдралыг өөрчилж чадах ямар нэгэн зүйлийг хийхийг хүссэн. Хүмүүсээс би энэ жил ийм хэмжээний мөнгө хэмнэж чадсан. Одоо бид илүү их мөнгө их хүнсэндээ зарцуулах болсон гэсэн имэйл ирэх тэрлүүд бид хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсанаа мэддэг. 2050 оны дэлхий эрчим хүчний ирээд үе. Хотын зам тээврийн дэд бүтцэд маш их өөрчлөлтийг авчрах 3D дижитал газрын зураг нь бидэнд илүү их шатхууны хэмнэлттэй ирээдүйг харуулж байгаа билээ. Гэхдээ энэхүү технологиуд нь зөвхөн жолооны ард суудаг хүмүүст зориулсан юм. Харин хүмүүсийн бодож байгаагаар тээврийн хэрэгслийг жинхэнэ утгаар нь үр дүнтэй ашиглахын тулд эдгээр хэрэгслүүд жолоочгүй байх ёстой юм. Энэ жолоочгүй технологи нь мэдрэгчээс авахуулаад машины бүх хэсэгт суурилсан эд ангиудыг хэлж байгаа юм. 2007 онд Америк нэгдсэн улсын батлан хамгаалгын яамнаас жолоочгүй машин үнэхээр байж болох схемийн тулд уралдаан зарлжээ. DARPA нь батлан хамгаалах яамны судалгааны агент бөгөөд тэд жолоочгүй тээврийн хэрэгслийн тэмцээнийг зохиосон юм. Энэ тэмцээний үеэр тэд хэд хэдэн роботуудыг зам дээр гаргаж 6 цагийн дотор 60 миль газар туулж чадах нь үгүй юу гэдгийг нь харахаар болсон юм. Жолоо барих нь бидний өдөр болгон хийдэг хамгийн төвөгтэй зүйлүүдийн нэг билээ. Ямар ч үед жолооч нар маш олон шийдвэр хийхэд бэлэн байх ёстой байдаг. Нэгэн судалгаагаар жолооч нар 1 минутанд 1300 гаруй мэдээллийг хүлээн авдаг гэсэн байдаг. Бид заримдаа юу ч бодлогоогоор маш олон шийдвэрүүдийг жолоо барьж байхдаа гаргаж байдаг. Тэгэхээр ийм төрлийн машин зохион бүтээх ажлын гол хэсэг нь програм бичих юм. Энэхүү програм нь маш олон мэдрэгчэнд маш олон мэдээллийг нэгэн зэрэг өгөх боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Бас тус тээврийн хэрэгсэл дагах боломжтой замыг гаргаж өгөх ёстой. Мөн роботонд ирээдүг таамаглаж хэлэх чадвар байхгүй ч гэсэн өмнө нь байгаа мэдээллээс үндэслэн тэд илүү аюулгүй замыг сонгож явах чадвартай байх юм. Энэхүү програм нь машины дараагийн үйлдэл болгоныг хянаж байх ёстой.
Хинч ойрын хугацаанд сая машинууд жолоочгүй замын хөлгөнд орно гэж бодохгүй байгаа билээ. Гэхдээ энэхүү ирээдүйн тээврийн хэрэгслийг зохион бүтээх газрууд олшилсоор байгаамаа. Бид одоо Стокгольм хотын Сканиагийн туршилтын зам дээр зогсож байна. Энэхүү зам нь энгийн хурдны зам шиг харагдаж байгаа ч бид энд зөвхөн өөрсдийн туршилтыг хийдэг. Scania компани нь одоогоор өөрийн орчин үеийн урт ачааны машинуудын туршилтыг хийж байгаа юм. Тус машины дуу машины локатор, радар болон ухаалаг газар зүйн зургалыг ашигладаг байна. Түүнчлэн тус машин шатхуун зарцуулдаг маш ихээр багасгах зорилтойгоор бүтээгдэжээ. Бид аэродинамик эсэргүүцлийг багасгахын тулд ачааны машинуудыг нэг игнэ болгон хооронд нь ойрхон явуулж үтсэн. Энийг хянахын тулд бидэнд бусад машинуудыг хаана байгааг байнга мэдэх шаардлага гарч ирж байгаа юм. Тэдний хурд, байрлал зэрэг нь маш чухал. Урд байгаа машинтайгаа жолоочгүй үед ойрхон явна гэдэг бол маш нарийн хяналтыг шаарддаг зүйл. Роботын шинжлэх ухаанд гарч байгаа нээлтүүдийг харах юм бол яг л загас сургахтай адилхан зүйл ажиглагддаг. Байгалийн бидэнд харуулсан нэг зүйл бол хамтын ажиллагаагаар илүү их баялагийг өр бүтээлтэй аргаар ашиглах явдал юм. Францын дугуйн спортын тэмцээнийг авч үзэх юм бол тэд нэг игнэ баг болж аэродинамик эсэргүүцлийг багасгадаг шүү дээ. Тэд зүгээр л зугаатай бас тэмцээнд уралдаж байгаа учраас нэг нэгнийхээ араас ойрхон явж байгаа биш юм. Урд байгаа хүнийхээ араас явах нь аэродинамик эсэргүүцлийг багасгадаг учраас л тэд энийг хийж байдаг юм. Цагт 56 милийн хурдтай явж байгаа ачааны тэрэг зөвхөн өөрийн хүрээлэн байгаарыг хөдөлгөхийн тулд тал энерги зарцуулдаг. Хэрвээ цагт 65 милийн хурдтай явах юм бол энэхүү тоо нь 3.2 дахин ихсдэг. Араасаа явах нь энерги ашиглалтыг 10% буруулах зогсохгүй шатхуунд ч их хэмнэлттэй байдаг байна. Хэрвээ хамгийн урд явж байгаа машин тооромжлохыг хүсвэл энэхүү мэдээгээ бусад машинууд руу явуулна. Тэгэхээр тэд бүгд зэрэг тооромжлох болно гэсэн үг юм. Бид энийг автомат системийн тусламжтайгаар хийдэг. Хэрвээ бид хаазан дээрээс хөлөө аваад тус төхөөрөмжийг асаах юм бол энэхүү машин урд байгаа машинтай адил хурдаар явж эхэлнэ гэсэн үг. Энэхүү мэдээллийг утасгүй системийн тусламжтайгаар машинуудын хооронд дамжуулдаг. Одоогоор бид бага занд энэхүү машинаар амжилттай яваад байгаа. Бид энэхүү системийн тусламжтайгаар аэродинамик эсэргүүцлийг багасгаж илүү их шатхуун хэмнэх болно. Ойролцоогоор 10% бага гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та жилдээ нэг ачааны машинаас 8,000 еврог хэмнэх боломжтой. Америкийн хурдны замуудаар жолоочгүй машин явж эхлэх нь хараахан болоог байгаа хэдий ч энэхүү машинд ашиглагдах технологиуд нь аль хэдийн бидний амьдралыг сайжруулад эхэлсэн байна. Одоо энэ цасны багван хүүхдүүд унтна үсттэй. Чи өдөр болгон уншуулах номнуудаа сонгодгоо. Би уншуулгыг хүссэн номнуудаа хаяал сонгодог. За. Хэрвээ бид ирээдүрөө харах юм бол энэхүү системүүд нь бидний амьдралыг сайжруулж илүү аюулгүй, бага өртөгтэй, мөн үр дүнтэй цагийг өнгөрүүлэхэд туслах болно. Хот өөрөө танд замын хөдөлгөөнийг мэдээллийг өгч хаана юу болж байгааг хэлж өгөх болно. Удалгүй машин нь маш том экосистемийн нэг хэсэг болсон байх болно. Бид машинтайгаа яаж хамт ажиллаж байгааг, дэд бүтцэд яаж нөлөөлж байгааг харж болно. Бас жолооч бид ч илүү ухаалгаар хүссэн газар очдог болно. Удахгүй замын хөдөлгөөн бидний төсөөлж байгаагүйгээр өөрчлөгдөнө. Тэнд хичнээн их мөнгө, хичнээн их газрын тос байлаач гэсэн хүн болгон өөр зүг рүү тэмүүлэх болно. (2050 оны дэлхий эрчим хүчний ирээдүй. Бид яаж ашигтай байдлаар тээврийн хэрэгслийг жолоодж болохыг харлаа. Харин бид амьдарч байгаа хоттой өөрчлөлт гаргавал яах вэ? Та бүхэн бидний дараагийн түүх, төгс газрын эрэлтийг хүлээн авна уу? Бид Арабын нэгдсэн Эмират улсад очиж цөлөөс боссон сүндэрлэж байгаа хотоор аялах болно. Та бүхэн хүлээн авна уу? Эрт дээр үеэс л бид төгс төгөлдөр газрын эрэлт гарсан мэлээ. Энд бид нэг нэгнтэйгээ эв найрамдалтай амьдарч байгаль ихтэй тэнцвэртэй харьцах юм. Иймэрхүү газрыг маш олон хүмүүс мөрөөдөж, эннийхээ загвар зохиомжийг гаргаж байсан. Гэхдээ энэхүү мөрөөдөл нь үргэлж бидний гараас мултарсаар ирсэн.
Бид тэднийг Арабын цөлд Абу Дабигийн ойролцоо Маздар хэмээх шинэ хотыг бүтээн байгуулж байгааг сонслоо. Энэ нь төгс газарт тохиромжгүй байрлал мэт санагдаж байсан ч би энийг өөрийн нүдээр харахыг хүссэн юм. Сүүлийн хагас 100 бол хот бүтээн байгуулахад үнэхээр хэцүү он жилүүд байсан. Бүгд л тээврийн хэрэгслээ хаана байлгах талаар л бодож байсан. Та Абу Дабиг тойроод нэг алхах гээд үзээрэй л дээ. Энэ бол ямар ч боломжгүй зүйл болсон. Машин хаасаагүй шүү дээ. Дубай бас яг адилхан. Эдгээр хотууд бол дэлхийн хамгийн хэцүү явган хүн зорчих боломжгүй газрууд. Энэ хотууд мөн байгаль орчинд ээлтэй биш. Эдгээр зүйлүүдийг засан зохицуулахад тун төвөгтэй юм. Маздар хот нь одоо болтол баригдаж дуусаагүй бөгөөд энэхүү хотны хурдны зам нь гаднаасаа тэмцвэртэй харагдахгүй байгаа боловч энэхүү зам нь хотын барилгын дизайн болон эрчим хүчний хангамжийг тэржигт нь өөрчилнө гэж тэд үзэж байгаа. Абу Дабидийнх Маздар хот нь дэлхийд өвлгөр жишээ болж чадах үз ирээдүйн хот байх болно. Тэдний энэхүү төгс хотын дахин төлөвлөлтийг харахад үнэхээр гайхалтай санагдсан. Нүүрс зурагчгүй явган хүндээлтэй бас нөхөн төлжих эрчим хүчээр хангагдсан. Харин эндээс ажиглагдсан нэг зүйл нь биднийг яаж машинаа ашиглах байдал тэржигтэй өөрчлөгдөх гэжээ. Бид яг одоо Маздар хотын цахилгаан тээврийн хэрэгслээр явж байна. Анх удаага энийг харахад ч итгэмэргүй байна. Бид хаашаа явж байгаа юм бэ гэтэл. Постер компани архитекторчдын хийсэн эхний зүйл бол бүхий л тээврийн хэрэгслүүдийг газар доор байрлуулах байсан юм. Ингэснээр Маздар хотын гудамжинд нэг ч машин тэрэг байхгүй болох юм. Энэхүү хот нь надад эртний үеийн хотуудыг санагдуулж байсан бөгөөд хотын загвар дизайныг эртний араб тосгоноос авсан гэжээ. Ирээд рүү тэмүүлэхийн тулд өнгөрсөн лөө эргэж харж байгаа мэт санагдаж. Хамгийн энгийн санаал үнэхээр том нөлөө үзүүлж байгааг эндээс харж болох юм. Энэ бол явган хүнд зориулсан хэсэг. Энд ямар ч машин тэрэг байхгүй. Энэ нь бидэнд гудамжаа илүү нарийнхан болгож, сэрүүн салхи салхилуулах, мөн нарны сүудрийг ашиглах боломжийг олгож өгнө. Энэ хотын барилгуудын бүхий л хэсэг нь машин тэрэгнээ бос хүний хэмжээд зориулагдаж хийгдсэн. Явган хүний гудамжнаас дээш 7 метрт гарахтал сэрүүн салхи салхилж байна. Одоо бидний харж байгаа энэхүү тагтан дээр бидний эртний үеийн арабын хий агуулзыг орчин үеийн дизайнтай хослуулсан загварыг харж байна. Бидний байнга зайлсхийх ёстой зүйл бол шилэн дээр тусах нарны шууд тусгал. Нарны тусгал шилэн дээр буух үед үссэн халуун уур амьсгал нь барилгын бүхий л хэсгээр дарахдаг. Бид энийг хөрөхийн тулд маш их эрчим хүч ашиглах шаардлагатай. Энэ нь тийм чухал асуудал уу? Тийм ээ, мэдээж хэрэг. Жишээ нь Абу Дабигийн хотын төвийг аваад үзье. Тэнд 60 метрийн өргөн гудамжууд, хар цардмал зам, шилэн барилгууд байдаг шүү дээ. Тэгэхээр нарны тусгалаас яагаад ч хол байж чадахгүй гэсэн үг юм. 9 дугаар сарын үед 2 газар хоёуланд нь 39 градусын халуун байсан. Засмал зам дээрээс авсан температур тэр үед 57 хэм хүрч байсан. Харин Маздар хотын газар дээрээс авсан температур 33 градус байсан. Тэгэхээр бид агаарын температурыг бууруулж чадсан байна гэсэн үг юм. Бид хамгийн бага өртгөр хамгийн их зүйлийг хийх гэж үзэж байгаа. Энэхүү энгийн дизайны өөрчлөлт нь агааржуулалтын зардлыг 60% бууруулж чаджээ. Түүнчлэн энэхүү газар нь техник технологийн хувьд ч илүү хөгжсөн газар юм. Дээврийн хавтан нь сүүдэртэй байлгахаас гадна нарны эрчим хүч хадгалж, цахилгаан гаргаж авдаг байна. Тус хотын ханнууд нь шилэн бэхэлгээтэй бетонуудаар баригджээ. Цөлөөс авсан элсээр л баригдсан гэсэн үг. Энд байгаа бүхэл зүйлс эрчим хүчийг хэмнэн зөв зөвтэй зарцуулагдахад зориулагджээ. Маздар нь цоошин чанарын системийг бий болгосон. Энэ нь хичнээн их мөнгөтэй ч бай. Хичнээн их газрын тостой ч байлаа гэсэн хүн болгон өөр зүйл хүсдгийг нотолж харуулж байгаа гэсэн үг юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүхий л хотууд юу ч үгүй газраас босч сүндэрлсэн. Хэдхэн жилийн өмнө энд жижигхэн суурингууд болон цөлөөс өөр юу ч байгаагүй. Тэгээд энэ их мөнгө
Энэ их газрын тосны дараа гэнтэл хаанаас ч юм маш олон хотууд баригдаж эхэлсэн шүү дээ. Гэхдээ бүгд л барууны загвар зохион бүтээмжийн дагуу баригдсан. Энэ нь аль хэдийн хугацаанд дууссан загвар дизайн байсан. 20 дугаар зууны авто тайвар дээр суурилсан эрчим хүч их зарцуулдаг хотын загвар л гэсэн үг. Дэлхийн бусад газар эрчим хүч маш үнэтэй байдаг. Харин Арабын нэгдсэн Эмират улс нь дэлхийн газрын тосны 10%-ийг дангаараа эзэмшдэг үлээ. Бас эрчим хүч энд хямдхан байдаг. Энд та их дэлгүүрт цасан дээр цанаар гулгасан ч болно. Бас дэлхийн хамгийн өндөр алсыг харагчдаар гарах боломжтой. Гэхдээ энд ч мөн адилхан хямд эрчим хүч удаан байхгүй нь гарцаагүй юм. Маздар хотын иргэдч эрчим хүч гаргаж авч болох бусад хувилбаруудыг хайсаар байгаа билээ. Хагийн хот Нидерланд улс. Эрчим хүчний зарцуулалтын талаар ярьж байгаа бол бид дэлхий 2050 онд хэрэг эрчим хүч ашиглах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Shell компани эрсдлийн багийнхан ирээдүйн эрчим хүчний талаар судалгаа хийхээр төрөл бүрийн мэргэжилтнүүдийг цуглуулж чаджээ. Эрсдлийн багт маш өргөн хүрээнд төсөөлөн бодох чадвартай хүмүүс байдаг л гэж хэлэх байна. Манай багт улс төр судлаач, эдийн засагч, мөн геополитикийн мэргэжилтнүүд байгаа. Бид өөрсдийн хүрээлэн буй орчны нарийн төвөгтэй байдлыг илүү энгийн болгох гэж үзсэн юм. Эрсдлийн багийнхан хотын хөгжлийн талаар маш олон зүйлүүдийг хийж байгаа. Одоогийн төлөвлөлтөөр 2050 он гэхэд дэлхийн хүн амын 75% нь хотод амьдрах. Ирэх хэдэн 10 жилд маш олон том хотууд байгуулагдах болно. 1 сая хүн амтай хот 7 хоног бүрэл сүндэрлэн босч байх болно гэсэн үг юм. Энэ бол үнэхээр гайхалтай их хэрэгцээ, шаардлага. Дэлхийн ихэнх баялаг нөөцийг хотууд л хэрэгжилж дуусгана. Хэрвээ бид илүү сайн хотын төлөвлөгөө гаргаж чадвал яах вэ? Нийтийн тээвэр, мэдээлэл, эрчим хүчний хэрэглээ өснө гэдгийг бид ойлгож байгаа. Бид мөн одоогийн хангамж нь ирээдүйд хангалттай хэрэглээг хангаж чадахгүй гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр бид хэрэгцээ болон ханган нийлүүлэлт хоёрын донд байгаа зайг нөхөж өгөх хэрэгтэй болоод байгаа юм. Одоо бидний гаргах шийдвэрүүд эх хэдэн 10 жилийн дараа маш том үр нөлөөг авчрах болно. Дэлхий 2050 онд эрчим хүчний ирээдүй. Энэхүү 9 цөлийн доор 150 жил хэрглэж болох үс хангалттай их газрын тос байгаа. Гэхдээ Маздар хот дахин нөхөн сэргэж болох их усүрүүдээс эрчим хүч гаргаж авахыг хүсэж байгаа юм. Газар доорх дулаан болон салхины эрчим хүч, тэдний хайж байгаа их усүр нь элсэн цөлөөр дүүрэн ариун байгаа зүйл билээ. Нар. Энэхүү нарны эрчим хүч хадгалах автангийн талбай нь Маздар хотыг эрчим хүчээр хангалттай эрчим хүчийг цуглуулж чаддаг билээ. Тэд илүүдэл эрчим хүчээ Абу Дабид өгдөг гэж. Гэхдээ энэхүү силикон автангууд нь маш өндөр үнэтэй. Хэрвээ нарны эрчим хүч нь Африк, Аз, мөн Аризон дахь эрчим хүчний үнэтэй өрсөлдөхүйц байхыг хүсвэл үнэ бууруулах зайлшгүй шаардлагатай юм. Ирээдүйд Маздар хот өөрийн нэртэй нарны эрчим хүч хадаглагч самхагаас авахар төлөвлөж байгаа юм. Энэхүү асрын их дүрс ойлгодог хавтангууд нь эдийн засгийн хувьд ч, экологийн хувьд ч силикон хавтанг бодвол илүү хэмнэлттэй байж чадах юм. Энэхүү толинууд нь нарны тусгалыг цамхаг руу ойлгодог бөгөөд энэ нь дараа нь нэг цэгт доошо төвлөрдөг ажээ. Энэ нь 600 хүртэлх градусын температуртай байдаг бөгөөд эндээс уур гаргаж хөдөлгүүр ажиллуулснаар тог гаргаж авах боломжтой юм. Гэхдээ энд нэг л асуудал байна. Энэ хоёр нарны эрчим хүчний технологиуд нь хоёулаа шөнийн цагаар ажиллах боломжгүй. Тэгэхээр Маздар хот нар жаргаснаас хойш эрчим хүчээ цахилгаан шугам сүлжээнээс авах шаардлагатай болж байгаа юм. Энэхүү эрчим хүч нь байгалийн хийгээс бүрэлддэг билээ. Тэгэхээр одоогоор Маздар хотыг бүр мөсөн төлж зарцуулахгүйгээр эрчим хүчээр хангах боломжгүй байгаа юм. Маздар хотыг бусад хотын тэмүүлэлж хүрэхгүй итгэмээргүй оргилд хүргэх шаардлага бидэнд байгаа ч зөвхөн энүүгээр зогсож чадахгүй.
Маздар хот нь лаборатори маягаар хөгжиж, туршилт хийгдсэн туршилтаас амжилттай гэсэн бүгдийг бид бусад хотууд дээр мөн туршиж үзэх хэрэгтэй юм. Ингэж байж л бид энэ хотыг байгуулсныхаа ашгийг хүртэнэ. Зөвхөн энэ хот дан ганцаараа сүндэрлээд ямар ч ашиг байхгүй. Одоогор зөвхөн нэг дэлгүүрийн 2 ресторан, нэг банк болон хэдэн зуун оюутан сурагчдал энэ газар амьдарч байгаа. Мөн Маздар нь яг хотын үүрэг хариуцлагыг баригдаж дуусныхаа дараа хүлээж чадах эсхийг хэлэхэд хэтэрхий эрт байна. Гэхдээ тэд маш их амжилтанд богино хугацаанд хүрч чадсан. Тэд нүүрс төрөгчгүй, нөхөн сэргээгдэх боломжтой эрчим хүчийг ашигладаг орчинг бүрдүүлж чадсан юм. Энд ашигласан аргачлал нь хаасайгүй ашиглагдах боломжгүй юм а. Маш олон хотууд хүйтэн цаг ууртай байдаг тул сэрүүцүүлэх агаржуулалтын асуудал гэж тэдэнд байхгүй маа. Тэдэнд нарны гэрлийг оруулахаас биш гаргах шаардлага байхгүй. Лос Анжелес болон Хьюстон шиг хотууд нь тээврийн хэрэгслүүдэд зориулагдаж баригдсан. Маздарсын техник технологиг тэнд ашиглаж болох болов. Үүндээ тэд эхний алхмыг хийх хэрэгтэй байсан гэж хэлсэн залуутай би уулзсан юм а. Тэр надад энийг тайлбарлахын тулд элсэн цөл рүү авч явсан юм. Бурхан гэж хэлсэн. Бурхан дэлхийн ертөнцийн талаар ярьдаг. Тэр энэ дэлхийн ертөнц итгэлцэл дээр тогтдог гэж хэлсэн. Энэхүү итгэлцлийг Бурхан газар шороо агаар тэнгэр тогсон. Харин бүгд тэрний итгэлцлийг авахыг хүсээгүй байж. Харин энэхүү итгэлцлийг хүн хүсэл эрмэлзэлтэй сониуж зантаа учир хүлээн зөвшөөрсөн байна. Энийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь маш их үүрэг хариуцлагыг үүрнэ гэсэн үг. Үүрэг хариуцлагыг үүрэх нь үргэлж амар байдгүй лээ. Төгс газрыг байгуулах нь магадгүй боломжгүй зүйл байж болох ч бид энэний төлөө тэмүүлэх хэрэгтэй. Маздар бидэнд ирээдүйн хот ямар байх талаар санаа өгч чадсан. Ирээдүйн хотод Маздартай адил харагдахгүй ч нэг л санаа бодлын дор баригдах болно. Энэ нь эрчим хүч юм. Энийг хаанаас авах вэ? Яаж хэрэглэх вэ? Сүүлийн жилүүдэд бид маш олон ирээдүйн хотуудыг барьсан. Бид ийм аргачлалаар хотууд бариад байж болохгүй. Гэхдээ өмнө нь барьж байсан аргачлалаараа барьж болохгүй гэдэг нь бид дахин ирээдүйд хот барьж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Үнэн хэрэгтээ бид зайлшгүй хот байгуулах шаардлагатай болно. Энэ бол хүн төрлөختний соёл иргэншлийн чухал нэгэн хэсэг шүү дээ. Тэгэхээр бид хот дахин байгуулсаар байх болно. Гэхдээ бид энийг өөр арга ашиглаж байгуулах ёстой. Бидний харсанчлан 2050 оны дэлхий өнөөдрийнхөөс тийм ч ихэхэн өөр харагдахгүй нь бололтой. Гэхдээ өсөж байгаа хүн амын тоо болон эрчим хүчний хэрэглээний өсөлт нь жинхэнэ үр дүнтэй шийдлийг биднээс шаардж байгаа. Бидний харсан эдгээр нээлтүүд нь хүн төрлөختөнд 2050 оны дэлхийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм а. Эко телевизийн кино гадаад нэвтрүүлэг ялбах 2017 он.